Өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй мигмар гараг болгон та бүхэн турдаг сэтгэл зүйн болон маань хүрэхэд бэлэн болж байна. Ягаад Улаанбаатар хотод 15 цаг сэтгэл зүйн болон эхлэхэд бэлэн боллоо. Бид өнөөдөр сэтгэл судлалын ухааны доктор, сэтгэл судлалын багш Дорж Хандыг урьсан байна. Бидний урилгыг хүлээн авсан танд их баярлалаа. Өдрийн мэндийг хүргэе. Урьж оролцуулж аваад маш их баярлалаа. За, та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад хоёлаа өнөөдрийнхээ сэдв рүү ярилцлага руу оръё. За, намайг Дорж Ханд гэдэг. Одоо бол Шихийн утга сургуульд хуулийн сэтгэл судлалын багшаар ажиллаж байгаа. Анх сэтгэл зүйн салбарт сэтгэл судлаач болох бас нэг эхлэлээсээ бас үзэгчтэй хуваалцаж магадгүй нөө шууд явж байгаа болохоор баг зэргийн сандрал байгаа ах. Тэгэхээр бас өөрийгөө гоё илүү дэлгэрэнгүй танилцуулаад хизэнээс энэ одоо салбар руу оров тийм ээ. За би 2008 онд хамгийн анхны сэтгэл судлалын бакалаврын зэрэгээ хүмүүнлэгийн ухааныг сургуульд орсон. Тэгээ бакалавраа тэнцээд тусгаад. За тэгээд үргэлжлүүлээд магистраа хамгаалсан байж байгаа сэтгэл судлалаараа. За тэгээ хамгийн сүүлд бол бүгд найрамдах Хятад ард улсын шинжлэх ухааны академи. Яг тэрний сэтгэл судлалын хүрээлэн дээр нь докторийн зэрэгээ хамгаалж туссан байж байгаа. Тэгээ үндсэндээ бол одоогоор ойролцоогоор бараг 15 жил орчим суралцсан. Тийм байна. Одоо сүүлийн үеийн сэтгэл судлал бас өөрчлөгдөж байна. Бас таны үед тэр болгон сэтгэл зүй гэдэг зүйлийг ярьдаггүй байсан. Одоо бол маш их ярьдаг болсон байна. Мэдрэмжийн талаар, сэтгэл зүйн талаар тийм үү. Тэгээд бас сэтгэл зүйн мэдлэгтэй болж эхэлж байна хүмүүс тийм. Тэгээд таны харж байгаагаар сэтгэл зүйн салбар сүүлийн жилүүдэд нэлээд хурдцтай хөгжиж байгаа. Энэ бас юутай холбоотой юм бол? Яг одоо нөгөө бид нар суурин соёлд иргэншилд амьдраад тэгээд харьцангуй нөгөө нэг амьд үлдэх те одоо нөгөө суур хэрэгцээг нэгдүгээр хангачаад байна л да. Тэгээд хоёрдугаарт одоо яг бид нар нөгөө илүү дотгошоогоо аялал хийх те илүү нөгөө өөр өөрсдийнхөө учрыг олох юм ажлын хэмжээнд бол ажлын хэмжээнд ирчээд байгаа. Тэгэхээр одоо хүн болгоно өөр өөрсдийнхөө ертөнц рүү түүх рүү өнгөх энэ цаг хугацаа те тэгээд тэр чинь яагаад байж байгаа гэхээр бид нар одоо суурин соёл иргэншилд байж байгаа илүү тогтвортой ажил уураг хийж байгаа те илүү их нөгөө танин мэд хүн ачааллаа ажилуулах хэрэгтэй болно. Тэхийн тулд бид нар илүү нөгөө нэг тайван байж те сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байж гэж баялаг бүтээх гэдэг энэ процессыг хийх боломжтой. Тэгээ үнэхээр сүүлийн үед бол бас үнэхээр нөгөө ялангуяа Монгол улсад бүр дэлгэрхийн дээдэр дэлгэрчлээ л да тий. Намайг оюутан байхад манай ангид одоо юу гэдэг яг квотоор яг орон нутаг болгоноос нэг аваад ч юм уу те. Тэгээд дөнгөж 20 гаруй оюутнууд суралцдаг байсан. Тухайн үед ч тий. Гэтэл одоо ихтэй сургуулиудын ангиуд бол хэдэн 100 гараад жишээ нэг ихтэй сургуульд 200 300 400 хүртэлх тооны сэтгэл зүйчд гэж сурч байгаа. Тэгдэж гарч ирж байна да тий. Энэ хэрэгцээгээ дагаад явж байгаа. Яг үнэ. За тэгэхээр манай сэтгэл зүйн болон 7 хоногийн мигмар гараг болгон 15 цагаас хүрдэг. За өмнөх та бүхэн маань бичлэгүүдийг үзэхийг хүсэх юм бол YouTube хуудасаар ороод терминал нийтийг дотоод ертөнц гэж хаагаад манай урдах одоо ярилцлагуудыг үзэх боломжтой. Тэгээд бид бол хүүхдийн сэтгэл зүй, за гэр бүлийн хосын сэтгэл зүй, за мөн одоо донтолтын ингээд маш олон сэдвийн өрөөнд сэтгэл зүйч нартай мэрэгчлийн хүмүүстэй ярилцсан байгаа. Тэгээд өнөөдрийн сэдв бол бас нэлийн хүнд гэхдээ одоо хүн болгонд шахуу бас тохиолдож байдаг хэрнээ түгээмэл тохиолдож байдаг хэрнээ бид энийг тэр болгон ил гаргаад яриад байдаггүй юм шиг санагддаг. Тэгээд бидний өнөөдрийн сэдв бол ойр дотны хүнээ алдах сэтгэл зүй, тухайн үеийн сэтгэл зүй талаар ярилцахаар байгаа. Тэгээд бас хүндхэн сэдв гэж бас хэлж болно. Тэгээд ер нь хэн нэгэн ойр дотны хайртай нэгнийгээ алдна гэдэг бол одоо маш одоо гансрал, гутрал, гимшил, өөрийгөө буруутгах мэдрэмжүүдийг зэрэг авч идэг юм болов. Тэгэхээр энэ үед бас хүний сэтгэл зүй ямар түвшинд хүрдэг вэ? Ямар мэдрэмжүүдийг бас зонхлон авдаг юм болов? За, нин төрөнд нөгөө ойр дотны хүнээ алдах гэдэг зүйл ааш тээ. Тэгээ энэ бол мэдээж ер нь ойрын тойрогт байж байгаа хүнээ алдах гэдэг бол тухайн хүнийг тэр чигтэн цочролд оруулж байгаа үйл явц байж байгаа. Тэгээд одоо юу гэдэг энэ бас хүн болгон дээр өөр хэмжээний цочрол өгөх боломжтой. За бид нар нөгөө ойр дотны хүнээ алдах гэдэг дээр ярих дээрээ тулах юм бол тий хин хүүхэд юм уу тий ойр дотны алдж байгаа хүн нь тий хүүхэд эцэг ихээ алдж байгаа юм уу эсвэл эцэг их нь хүүхдээ алдж байгаа юм уу тий сайн найз алдж байгаа юм уу гэдэг ч юм уу тий хин хизээ ямар нөхцөл байдалд хин нэгнийг алдж байгаа гэдгээс хамаарат тухайн хүнд төрөх сэтгэл зүйн байдал тий тухайн хүнд илэрч байгаа илэрлүүд бүгд өөр ялгаатай шинж рүү орох юм.
Тэгэхээр ерөнхийдөө бол яг ойр дотны хүнээ алдж байгаа энэ хүн дээр бол мэдээж сэтгэл зүйн хувьд асар тогтворгүй байдал руу шилжиж орж байгаа. Энэ дунд нь саяны өөрийн тань дурдлаа тий. Шок, айдастай хүлээн зөвшөөрөхгүй байх, айдас уур хилэн, гомдол, цөхрөл, тэгээд ирээдүйд итгэлгүй болох ч гэдэг юм уу маш олон мэдрэмжүүдийг авна. Тэгээд энэ бол ганцхан тухайн хүний энэ мэдрэмжийн түвшинд ч биш. Бүр бие физиологийн түвшинд өөрчлөлт оруулах, тий амьдралын түвшинд өөрчлөлт оруулах тийм одоо үйл явдал, тийм нөхцөл байдал үүсэж байгаа хэрэг л тий. Тэгэхээр энэ тохиолдолд бол хүн одоо яалтж байхгүй цочрол, ноцтой цочрол хүртэнэ. Гэхдээ хүн болгон ижил хэмжээний ч юм уу төстэй хариу урвал үзүүлэх албар шаардлага байхгүй. Яг үнэ. Тухайн үеийн нас, хүйс, цаашлаад хэнийг алдж байгаа вэ гэдгээс шалтгаалаад харилцан адилгүй байна. Тэгэхээр яг ингээд аваад үзэх юм бол хүүхэд эцэг эхийгаач гэдэг юм уу тий ойр дотныгоо за нас бие гүйцэн хүний хоорондын бас ялгаатай байдал байгаа юм шиг л саний ярианаас ойлгогдлоо л да. Тэгэхээр эдгээр насаар ангилж үзэх юм бол нас хүүхэд нас биед хүрсэн хүн хүүсээр ялгах юм бол эрэгтэй эмэгтэйгээд бас зөрүүтэй байдлууд үүсдэг байх нь гэж ойлголоо. Тий яг миний нөгөө нэг ялах гэдэг гол шалтгаан юу вэ гэхээр жишээ нь яг тэр ойр дотны гэж хүн одоо ингээд төсөөлөлт хийдэлээ. Өдөр болгон бид нар байшин барьдаг гэж бодъё. Өдөр болгон нөгөө амьдрал өдрийг нэг байшин барьж иж давдаг гэж бодъё. Энэ дунд нь эдийн засгийн тий одоо хоол хүнсний дээрээс нь бие биенээ хайрлах халамжийн ч гэдэг юм уу тий тэр байшингийн бүрэлдэхүүнсүүд ингэж бодъё. Гэтэл тэр нөгөө алдсан хүн нь тий энэ өдөр болгон байшин барихад хэр их оролцоотой байдаг байсан бэ гэдгээс хамаарч бас томьёологдоод байгаа байхгүй. Жишээ нь тэр хүн өдөр болгон байшин бариад нөгөө гэр бүлийнхаа гишүүдийг оруулдаг хүн байсан бол яах вэ гэдэг нэг асуудал тийм үү. Байшингаа яг өдөр болгон энэ тэнцүү ажил үүргийн хуваараа яг энэ тэнцүү одоо хамт барилцдаг байсан бол яах вэ гэдэг нэг асуудал тийм үү. Зүгээр тэгээ байшин барьдаггүй зүгээр дэргэд байж идэгтэй хүн байсан бол яах вэ гэдэг бас нэг өөр. Тэгэхээр энэ нөгөө нэг ялгаатай байдал яах вэ? Эрэгтэй эмэгтэй эсвэл бол одоо насч гэдэг юм уу гэхээсээ илүүтэйгээр тухайн хүний амьдралд ямар үүрэгтэй, ямар оролцоотой байсан бэ гэдэг. Зарим нэг хүний хувьд бол өөрийн бие хэмбэ гэдэг тодорхойлолтой хүртэл тэр хүнтэй хамаатуулж нөө бүрдүүлсэн байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд тэр хүнээ тэг би гэж ойлгодог хүнээ хүртэл алдчихаар тэг энэ би яах вэ гэдэг асуудал өөр тавигдаж байгаа. Тэгэхээр үндсэндээ яг тэр алдсан хүн чинь те миний амьдралд эсвэл одоо бусдын амьдралд те хэр их өөрөг оролцоотой байсан бэ гэдгээс хамаарат өөр болчихж байгаа л да. Маш сайн ойлголоо. Нөгөө талаар миний асууж байгаа нь болохоор нас биед гүйцсэн хүмүүс илүүтэй өөрийгөө ойлгох, өөрийн мэдрэмжээ гадагшлуулах, хэн нэгэнтэй хуваалцах, одоо цаадлаад одоо сэтгэл зүйн үйлчилгээ авдаг ч юм уу те ийм боломжтой байх нөхцөл бүртгэм болоо нөгөөтөгөр хүүхэд гэж би тодтогч байгаа нь хүүхдүүд бол яг энэ үед нэлийн тотогшоогоо байх өөрийн мэдрэмжээ ойлгохгүй байх тий хэрхэн түүнийг хин нэгэнтэй ярилцах учраа олохгүй байх ч гэдэг юм уу ингээд зөрүүтэй өөр байдлууд үүсэх юм болов гэдэг үднээс бас танаас саяны асуултыг асуулаа. За хүүхэд мэдээж хүүхэд томчууд хоёр дээр нөгөө гашуугийн те маш ялгаатай илэрлүүд илэрнэ энэ бол тодорхой. За хүүхэд дээр чинь ялангуяа тэр нөгөө алдсан гэдгийг ойлгодоггүй тэр үе шатанда нэлээх гацаа хандлагатай байдаг. Хүлээн зөвшөөрдөггүй тий. Алдсан гэж ойлгохгүй эргээд ороод ирчих юм шиг тий. Тэр хизээ нэгэн цагт гараад ирчих юм шиг идчихэд юм шиг тий. Тэгэхээр тэр үе шатанд гацж байгаа тэр процесс нь хүүхэд тэр илүү удаан байх гэдэг. За яг сэтгэл судлалын нөгөө нэг яг энэ уй гашууг тайлбарладаг янз бүрийн онолууд байгаа, сонгодог онолууд байгаа. Жишээ нь одоо юу гэдэг хүн ойр дотны хүнээ алдсны дараа за шоконд орно тийм үү? Хүлээн зөвшөөрөхгүй байх гэдэг хамгийн ихний шат байгаа. За дээрэс нь одоо түүний араас одоо уур хилэн байдаг ч юм уу те уур зүрх яаж ямар нөхцөлд алдсан те тэр нөгөө мэдж байгаа алдсан юм эсвэл гинт алдсан юм уу гэдгээс хамаарат за тэгээд араас нь нөгөө наймалцах гэж үздэг одоо юу гэдэг хэрвээ гэдэг нөхцөлөд тавьдаг хэрвээ би тэгсэн бол хэрвээ өөр тохиолдол байсан болч гэдэг юм уу энэ дээр нөгөө бусад руу болон өөрлөгөө чиглэсэн гэмшил гомдол гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг бодох гэдэг. Тэгэхээр зүгээр энийг үе шат гэж үзэх юм бол тий тэгээд ингэж явсараад энэ чинь хүлээн зөвшөөр хүртэл явах юм. За ингээд энийг үе шат гэж үзэх юм бол хүүхдүүд хамгийн анхны үе шатн дээр нь илүү их гацчих гад байгаад байдаг. Тэгэхээр дараа чинь тэр нөгөө хүлээн зөвшөөрөх тий цаашаа бид нар амьдрах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр тэр үе шатуудыг хүртэл ингээд жоохон
уртсах гэдэг хүүхдүүд төр ялангуяа. За тэгээд хүлээн зөвшөөрөх энэ процесс нь ч юм уу те энэ нөгөө үе шатуудыг туулж байгаа тэр хүүхэд төр илэрж байгаа илэрлэн те хэд хөдөлгөөнтөг ч юм уу те ер нь бол насан туршид бол логикийн хувьд бид нар шийдвэр гаргаа авчиж чадна. Илүү те за ажиллаа хийнгээ ууга шугаа ингэж тайлна гэдэг ч юм уу те. Хүүхдүүдийн хувьд бол ямар үйлдэлийг яагаад хийгээд байгаа юм бэ гэдгийг ойлгоход хэцүү одоо сонь үйлдэлүүд гаргаж авчирдаг. Тийм. Тэгэхээр хүүхэд болгон дээр өөр. Яг өмнө нь тухайн хүүхдийн туршлага юу байсан бэ? Тэ? Тухайн одоо алдсан ойр дотны хүн нь хин нь байсан бэ гэдгээс хамаарат. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхдүүд дээр яг зөвхөн хүндийн жингээр яхан бол мэдээж хүүхдүүд дээр илүү хүнд тусах нь ойлгомжтой тий. Гэхдээ энэ нь насан туршидтын одоо гашуу хөнгөн байна гэсэн утга бол ерөөсөө биш. Бид нар өөр хэлбэрийн тэгээд ялгаатай байдлаар уу гашууг мэдрээд байдаг. Тэгвэл уу гашууг бол заавал тайлах ёстой ажил гэж үздэг. Заавал тайлах ёстой ажил. Тэгэд хоёлоо яг энэ хүүхдийн талаарх яриагаа бүр илүү дэлгэрүүлээд тэгээд дараачаас нь том хүн руугаас орё гэж бодлоо. Таны бас сая хэлж байгаа үнцэг бас энэ томьёолол их үнэтэй ойртох юм шиг санагдлаа л да. Хүүхдүүд бол заримдаа хүлээн зөвшөөрч чадахгүй, ойлгохгүй процессыг ойлгохгүй явсаар одоо тэр яг үе дээрээ маш удаан гацдаг гэдэг бол санал нийлж байна. Тэгээд за магадгүй хин нэгэн нас бие түрээгүй хүүхэд ээжигээ аавыгаа одоо хамгийн эрхэм хин нэгнийгээ алдлаа гэж бодоход ер нь ямар үе шатыг яаж давбал их одоо таны ярьж байгаагаар гацхгүй тий ойр дотных нь хэрхэн яаж туслуулах юм эвтэйхэн байдлаар даван тулах боломжийг бүрдүүлэх юм байна. Нэг юм дээр хүлцэлвч гэд би нөгөө нэг за судлаач хүний нөгөө манайш за нөгөө яагаад ямар нөхцөл гээд дахиад би нөгөө хүүхэд нь хэдэн настай вэ гэдгээс те хүүхдийн өмнө амьдралын туршлага юу вэ гэл нөгөө яагаад сэтгэл судлалын ажил хүн болгон өөр гэдэг шалтгаан тэр байхгүй. Гэхдээ зүгээр хоёул ерөнхийдөө томьёолох гэж үзье. За бага насны хүүхэд те за ер нь бол хүүхдийн амьдралын туршлагыг бүрдүүлээд байгаа зүйл чинь нөгөө аюулгүй байдлын хэрэгцээ хамгийн суур хэрэгцээ нэж байдаг. Хайр халамж авах ч юм уу те. Тэгээд ээнэгш тэ нөгөө энэ миний ойр дотны хүн надад нөхцөлгүй хайрыг өгдөг хүн гэдэг ч юм уу. Яг энэ зүйлүүд нь тогтвортой тухайн хүүхдэд байж иж хүүхэд дараачийн үе шат руу дараачийн хөгжлөө одоо саадгүйгээр бий болгодог. Тэнгуут одоо юу гэдэг ойр дотны алдсан хүн нь тэ ойр дотныхан тэр алдагдсан байгаа хүн нь тэр аюулгүй байдлын хэрэгцээг нь хангадаг тэ аюулгүй байлгадаг хүн нь тэ байхгүй болчлоо гэж бодъё. Эсвэл бол тэр нөгөө ээнэгшсэн те яг одоо хүүхэд бол яг ээнэгшлийн одоо ээнэгш байгаа хүн буюу яг нэг хүнийг төв болгоод тэр хүн дээрээ суурлаж өөрийнхөө сэтгэл зүйн механизмыг угсарч те дээрээс нь дараачийнхаа нөгөө танин мэдгүн хөгжлөөдийг угсарч явдаг. Тэнгүүт тэр хүнээ алдчихлаа гэж бодонгууд тухайн хүүхэд мэдээж одоо юу гэдэг те аюулгүй хамгийн түрүүнд аюулгүй байх хэрэгцээ үүснэ тийм үү? Дараачийн аюулгүй байдал юу? Аюулгүй байдлыг яаж хангах юм бэ? Аюулгүй байдлыг, ээнэгшлийг, хайрыг, халамжийг томьёолж ойлгодог хүн нь байхгүй болчоор дараачийн төвшөнд те аюулгүй байдал гэдэг юмыг ингэж хангаж болд юм аа, өөр хүн бас өгч болд юм аа гэдэг тэр одоо мэдрэмжүүдийг, тэр суурьуудыг бас орлуулж өгөх нь маш чухал. Тийм. Тэгэхээр дэргэд байгаа бусад одоо хүүхдүүдийн хувьд ч те дэргэд байгаа бусад насан туршид ч юм уу, дэргэд байгаа бусад асран хамгаалагчид тухайн хүүхдийн аюулгүй байдал, хайр халамж тий тэгээд ээнэгш гэдэг энэ процессыг цааш нь өргөлжлүүлэх ёстой. Мэдээж бид нар одоо юу гэдэг яг тэр хүний дайтай өгч чадна гэж тий өгье гэж хичээхэн ч өөр утгагүй л да. Гэхдээ бид нар аль болох чадах хэмжээгээр их өгөх ёстой. Уу гашуугийн тайлахын тулд. Тэгэхээр хүүхдийн үндсэн хэрэгцээ саялсаж тий аюулгүй байдал, хайр халамж, ээнэгшил тэдгэрийг заавалжгүй хамт авч явах ёстой гэсэн. Яг үүнийг мдэггүйгээс болоод хайр, халамж, ээнэгшил гэх зүйлүүдийг дутуу мэдэрч цаашлаад одоо хайртай дотны хин нэгний алдаад том хүн болох явцад эргээд одоо том хүн болсны дараа ямар одоо сөрөг зан үйл гэдэг ч юм уу зан харилцаа, характер занд өөрчлөлт орох магадaltaй байдаг бол. Тийм ээнэгшлийг ялангуяа ээнэгшилтэй хоёлоо холбож тайлбарлая тийм. За ээнэгшлийн уу гашууг зөв тайлаагүй дээрээс нь ардлынх нь хэрэгцээг нь хангаагүй. Энэ бол дахиад нөгөө бүх сэтгэл зүйн гэмтлийн суурь юм. Сэтгэл зүйн гэмтлийн суурь гэдэг нь өөрөө юу вэ гэхээр тухайн хүн танин мэдхүн. Танин мэдхүү гэж яг юу яриад байгаа вэ гэхээр тухайн хүний ой санамж те хэвийн ажиллах хэсэг, анхаарал хэвийн төвлөрөх хэсэг ч юм уу те. Тэрдгээр зүйлийг логик одоо сэтгэлгээ
хийх ч юм уу те одоо юу гэдэг эдгээр үйлдэлүүдийг хэлээд байгаа. Тэгэхээр танин мэдхүү үйл ажиллагаа бүхэлдээ травмад өртсөн хүний онцлог шинж чанар нь юу вэ гэхээр бүхэлдээ энэ процесс хэвийн одоо хийгдэх боломжгүй байгаад байдаг. Тэгэхээр танин мэдхүүн хувьд хөгжил бага явагдана. Дээрэс нь тухайн хүн одоо юу гэдэг янз бүрийн эмгэг одоо сэтгцийн ч бай, бие физиологийн ч бай, эмгэг өвчнүүдийг бие дээр хөгжүүлдэг. Тэгэхээр одоо яг юу гэдэг травманы судалгаанууд бол өөрөө маш өргөн хүрээтэй хийгддэг. Травма гэдэг нь сэтгцийн гэмтэл, яг сэтгцийн гэмтэл, сэтгэл зүйн гэмтэл гэд яригадаад байгаа. Энийг нөгөө янз бүрээр томьёолоод л байна л да. Бид нар травма гэдгээр нь бас зарим залуу ялангуяа илүү мэддэг байх шүү. Тэгэхээр одоо юу гэдэг эн чинь нөгөө сэтгэл зүйн гэмтлийн суурь болоод ирэхээр одоо өдөр тутмын амьдралд те миний өдөр болгоны амьдралд их бага хэмжээгээр нөлөөлөх гол суурь болчиход байгаа. Би одоо сайн одоо ажил үргээ гүйцэтгэж чадахгүй байх, хостойгоо таарамжгүй харилцаатай байх ч юм уу те. Хостой болж чадахгүй байх, ажилтай, доктортой ажилтай байж чадахгүй байх ч гэдэг юм уу. Донтолт хөгжүүлэх ч гэдэг юм уу те. Бүх төрлийн донтолтууд гэдэг ч юм уу. Ерөөсөө л одоо яг одоогийн бүрдүүлсэн байгаа нийгэмдэр те би хэвийн амьдарч чадахгүй байгаа, хэвийн бодож сэтгэж чадахгүй байгаа энэ бүх үйлдлийн чинь суурь сэтгэл зүйн гэмтэл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэгшил хайр халамжийг бас дутуу авснараа эргээд бас сэтгэл зүйн траума суурь болох. Тэр бол хамгийн том суурь. За яг болж байна тийм. Энэ хоёлаа жоохон хальчээ. За. Яг энэ суурин дээр бүр ярих юм бол за трауманы онлоосоо авч үзэх юм бол хүүхэд 0-6 нас хүртлээр би хүмүүнлэгийн ажилтан байх юм уу? Би гэмт хэрэгтэн байх юм уу? Тэ би сэтгүүлж авах юм уу гэдгээ бүр 0-6 нас гэхэд аль хэдийн шийдсэн байдаг гэж үздэг. Тэ. Шийдсэн байгаагийн шалтгаан юу вэ гэхээр за машинаар төсөөлөд үзье. Машинаар төсөөлж үзлээ гэж бодоход машиныг юу явуулж байгаа гэхээр мотор нь явуулж байгаа тийм үү? Яг нэг гол функц тийм үү? Гол одоо бүтцэн. Тэнгүүт одоо машинаар төсөөлж үзэх юм бол одоо хүний мотор бүрэлдэхүүн 0-6 нас байгаа байхгүй. Тэгээ энэ үед бид нар хэдий их хэмжээний хайрыг мэдрүүлсэн бэ, хэдий их хэмжээний зөв ээнэгшил явуулсан бэ, хэдий их хэмжээний одоо халамж өгсөн бэ гэдгээс хамаарат эсэргээрээ хэдий хэмжээний аюул мэдрүүлсэн бэ гэдгээс хамаарат тухайн хүний одоо сэтгэл зүйн механизм бүрэлдэн тогтож идэг гэсэн үг. Тэр энийг зөвхөн моторын 100% гэд үзэх юм бол тэр дотор нь аюулын мэдрэмжийг хэд удаа авсан, хэд удаа хайртай хүнээ алдсан ч гэдэм үү те. Хэд удаа итгэлээ алдсан, хэд удаа хүч хэрхэлэл өрцсөн гэдэг ч юм уу. Эсвэл эсэргээрээ хэр их хэмжээнд хайраар одоо бөмбөгдөлсөн гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйл нь тухайн хүний сэтгэл зүйн доктортой байдлыг одоо гол бүрдүүлэх суурь нь болж өгдөг. Гол суурь нь. Одоо байшингаар ярих юм бол хундаа. Тэгэхээр нөгөө хүүхдийн хувьд ч гэсэн те яг эндээс хамаарат тухайн хүүхдийн те нөгөө нэг сэтгэлийн хат гэд бас нэг чухал юм байна л да. За. Ээнэгшил аюулгүй байдал хангалттай авагдчихж тэгжиж сэтгэлийн хат гэдэг юм хөгжүүлэгдэх боломжтой. Сэтгэлийн хат өөрөө тухайн хүнд сайн байх нь альва тэг гашуудл, уу гашууг даван туулахад маш чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр илүү их хайрыг аваад илүү их одоо ээнэгшлийг авсан хүүхд сэтгэлийн хат нь сайн сууж ийн гэж ойлгож болох уу? Яг сэтгэлийн хатыг бас хөгжүүлдэг чадамж. Тэгэхээр яг хайрлаад байна гэдгийг сэтгэлийн хатыг суулгаж байгаа хэлбэр бол бас биш. Сэтгэлийн хатыг суулгах арга техникүүд бол байгаа л да. Гэхдээ хэрвээ хайрлаагүй тэ нөө хэрэгцээнд хангагдаагүй байхад нэмж юм суулгах гэдэг нь эн чинь зөрчил үүсэх байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг хүн одоо сэтгэлийн хат чинь суралцдаг чадвар 50 үедээ суралцсан тийм үү? За. Та энэ талаар бас дэлгэрэнгүй ярил. Сэтгэлийн хатыг хоёлаа бүр сэдвээс хол явчихлаа. Гэхдээ бас хүмүүст бол нэлээд сонирхолтой байгаа болоо гэж бодож байна. Яг энэ цаг үеийг туулаад магадгүй ирээдүйд хин нэг нь бас хэрэгтэй мэдээлэл болох болоо гэсэн үднээс бас илүү дэлгэрүүлж бас асуугаад байгаа шүү. Яг уу тий. За хүүхдийн хувьд сэтгэлийн хат гэдэг нь нөгөө бие физиологийн ачаалал авах ч юм уу, тэсвэрлэх тийм нөгөө одоо таскууд одоо заавчлаа нөгөө юу даалгаврууд одоо өгөөд тэрийг нь одоо баг-багаар сургах ч юм уу те ялангуяа бие физиологийн ачаалал баг зэрэг өгөх ч юм уу те тэгээ дээрээс нь сэтгэл зүйн хувьд одоо нэг зөв ажиллах гэдэг юм байгаа л да. Одоо ганцхан хайрлаад байна одоо гэдг нь зарим хүмүүс хайрлаж байгаагаа нөгөө хайрлаж байгаа хэлбэрүүд нь өөрөө эмгэг хайр байгаа гэдэг тийм эмгэг хайр гэдэг нь тухайн хүүхдийн бие физиологийн нас сэтгэхүйн хөгжил тохироогүй хайраар хайрлах ч гэдэг юм уу тийм гэтэл бид одоо хүн төрөлхч нь бол яг одоо л дулаан байранд орцсон яг одоо л ингээл 5 дахь амьдраад байгаа болохоос биш хүн төрөлхтөн маш багасаа тэгээд
эртнээсээ нөгөө маш багасаа сэтгэлийн хатад сууж л байдаг тийм нөгөө хатуу одоо цаг улирлын тийм хүүтний ч юм уу хоолгүй байх ч гэдэг юм уу тиймэрхүү одоо аюул ослтой одоо орчин нөхцөлд амьдрах чадвар олох ёстой шүү дээ тийм тэр чадваруудыг дэргэд байгаа насанд хүрэгчээсээ одоо үйлгэрлүүлэх замаар ч юм уу суралцж байдаг. Тэгэхээр одоо үгдийн хүүхэд чи том хүнд ч байдаг сэтгэлийн хат гэдэг тэр чадамжууд нь ер нь бие физиологийн хувьд одоо чинь зүгээр жишээ болгоод авах юм бол сая физикал гэж тэгж шүү дээ. Тэр чинь нөгөө илүү хүч гаргаад байна гэдэг чинь илүү сэтгэлийн хат байж байгаа хэлбэр жишээ нь. Сэтгэл зүйн хувьд те альва эндэгдэл, осол, дээрэс нь одоо чадахгүй даалгавруудаа чадах, ард нь гарах хүсэл тэмүүлэлч гэдэг юм уу те. Тэр болгон ч сэтгэлийн хатаар томьёологдож байгаа. Тэгэхээр тэрийг нөгөө суралцдаг зүйл. Тэгэхээр бага насндаа эцэг эхсээ гэр бүлээсээ байн аваад тэгээд тэднийхэн хараа хяналтан доор чадаад сураад идэг зүйл байхгүй. Сая хоёлаа ингээ хүүхдийн талаар ярьлаа. Тэгээд одоо өсвөр насны хүүхдийн талаар яриад ерөнхийдөө энэ хүүхдийн талаарх одоо сэдвээ хай гэж бодож байна л да. Тэгээд одоо өсвөр насны хүүхдүүд чинь ер нь энгийн үед ч гэсэн харилцахад бас жоохон заримдал дээрээ хүүхдөө юм шиг те. Заримдал дээр хүүхдүүд өөрсдөө ойлгохгүй байдаг. Тэгэхээр яг хэрвээ өсвөр насны хүүхэд ойр дотныхныгоо алдаад, хин нэг алдаад бас ингээд нэг юм ойлгомжгүй байдал үсээ те өөрийгөө илэрхийлж чадахгүй байвал ер нь гэр бүлийнхэн дотны хүмүүс нь ямар арга хэмжээг бас авбал зүгээр идэх юм болоо. Тийм зөвлөмжүүд бас байдаг болоо. За ингийн тул нөгөө заавал тэр хүн хинбэ гэдгийг талаар ярих хэрэгтэй болж тань тий. Энэ хүмүүс чинь нөгөө бие физиологийн хувьд тий нөгөө дааврын өөрчлөлтүүд нөгөө бэлгийн бойжил явагдаж байгаа холбоотой дааврын огцом шилжилтүүд орж ирдэг. Тестостерон тий эстроген гэх мэт чин даавруудын одоо нөлөөнүүд орж ирж байгаа. Тэгэхээр тухайн хүн чинь асар их сэтгэл зүйн шуурган донд амьдардаг хүн байгаа байхгүй. Угаасаа. Тэгэхээр тэр хүмүүсийн үйлчлэгийг нь бол бид нэр тааж мэдэхгүй ямар үйлдэл гаргах юм те яах юм гэдгийг тааж мэдэхгүй. Гэхдээ бид юу хийж чадах юм бэ гэхээр бид илүү сайн сонсож чадах юм. Насан туршийн зүгээс ч те дэргэд байгаа асран хамгаалагчийн зүгээс бид нэр шүүхгүйгээр асуудлыг нь ойлгох гэж хичээж чадах юм. Энэ бол өсвөр нас бүх цаг үеийн өсвөр насныхан туслах хамгийн том одоо тус. Яагаад вэ гэхээр ихэнх насанд хүрэгчид одоо юу гэдэг өөрсдөө харьцуулаад ч юм уу логикийн хувьд ойлгох гэж бодоод логик гэвэл энэ юм байх хэвээр би хичээж байгаа учраас чи одоо ийм байх хэвээр ч юм хариуцлага гэдэг ч юм уу тий. Гэтэл ийм юмнуудыг тавиад байдаг. Тэр насны бүлэгч өөрөө логикийн дүрмд захирагдах бүлгийнхэн бас биш байхгүй. Юу вэ гэхээр бие физиологи дээр нь маш огцом өөрчлөлтүүд явагдаж байгаа. Тэрийг дагсан сэтгэл зүйн өөр уруулууд, огцом хүчтэй савлгаанууд явагдаж байгаа. Тэгэхээр тэр савлгаануудыг одоо ажиглаад, ойлгоод тэгээд өсвөр насныхны өөрсдийнх нь гаргаж өгч байгаа тэр гаргалгаануудыг нь сонсож өгөх хэрэгтэй. Тэр хүмүүс чи өөрсдөө ч учраа өөрсдийнхөө чучрыг олохгүй байгаа хүмүүс. Тийм. Та нөгөө ярианы ихэнд бас үе шатууд, гашуудал тайлах үе шатууд гэдээ ярьжсэн л да. Тэгээд эхлээд хүлийн зөвшөөрөх те гэдэг зүйл ч юм уу. Тэгээд яг ямар үе шатуудыг бас давдаг юм болоо. За энэ болохоор яг өөр онлууд байгаа шүү дээ. Зүгээр нэг л онл нахгүй. Тэнгууд одоо эхлээд бол хүн цочролд орно тийм үү. Тэгээ тэрийг одоо үгүйсэх ч юм уу тиймэрхүү үе шат гэж байж байгаа. За дараачийн дугаарт болохоор одоо уур хилэн эсвэл бол гимшил мэдрэх тухайн хүнтэй холбоотой таалдагдсан. Өөрийгөө буруутгах. Тийм. Дараа нь хэрвээ нөхцлүүдийг тавьж эхэлдэг. Хэрвээ би тэгээгүй бол хэрвээ тэр орчин тэгээгүй байсан бол тэр хүнийг буцааж авах. Өөрөөр хэлбэл энэ яагаад ийм болоод байгаа гэхээр нөгөө танин мэдгүй бас ойлгохгүй байхгүй яг нөгөө танин мэдгүй чинь өөрийгөө ер нь тархич өөрийгөө хамгаалах гэж байдаг. Тэгэхээр хэрвээ гэдэг нөхцөл тавьж буцааж авах гэж оролдож байгаа. За тэгээд мэдээж араас нь нөгөө чадахгүй юм чинь тий артаа талдаа сэтгэл готрол ч юм уу төгшүүр ч юм уу янз бүрийн шинж тэмдгүүд тухайн хүний бие дээр физиологи дээр сэтгэл зүй дээр илэрнэ. За тэгээд одоо хүлэн зөвшөөрөх үе шат гэж байна. Тэгээ үндсэндээ бол энийг 5 үе шат гэж үзчихэж байгаа шүү дээ. Тэгвэл хүмүүс 1 2 3 4 5 гэж ингэж дамжиж явдаггүй. Ер нь бол хүн болгон тий өөр чинь гинт сэтгэл нь амар хүчтэй гутарч болно тий. Эсвэл шууд хүлэн зөвшөөрсөн юм шиг үзүүлж болно тий. Гэтэл эн чинь нөгөө хизээ аль үе шат нь яаж ирэх үү гэдэг нь ойлгомжтой биш. Хүн болгон дээр өөр тий. Зүгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр
цочрол байх нь байна, уур байх нь байна, хэрвээ гэдэг буцаж одоо нөхцөл хэрвээ гэдэг нөхцөлийг тавих нь байна. Тэгээ нөгөөтэйгөр бас сэтгэл зүйн болон бие физиологийн өөрчлөлт за мөн одоо хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлсийг даван тулдаг байх нь. Гэхдээ эдний хувьд бол харилцан адилгүй хизээ ирэх нь ямар байдлаар илэрх нь бол тодорхойгүй байдаг байх нь. Зүгээр яг арай өөр арай энгийн тайлбарлаас нь хэдүүл аваад үзэх юм бол одоо жишээ нь юу гэж гэдэг би угаасаа онлайнаар хэлэрэг байх тий. За одоо тухайн хүнийг алдсантай холбоотой өвдөлтийг боловсруулах үе шат гэж байгаа. Одоо жишээ нь тий надад уйлмаар санагдчихэв нөө одоо уйлах, санагалзах, тэнгэлзэх эсвэл бол дурсамжаа байн сөхөгч гэдэг юм уу тий. Эдгээр болгон ч нөгөө тухайн хүнтэй холбоотой одоо өвдөлтийг боловсруулах үе шат тий авах хэрэгтэй шүү дээ тий бодит нөхцөл байдалтай нүүр тулах хэрэгтэй улаан нүрээр тулах үе шат гэж ойлгож байна. Нөгөөтэйгүр нөхөн сэргэлттэй холбоотой үе шатууд гэж байгаа. Тэр хүн чинь тий буцаад амьдралдаа эргэж орох хэрэгтэй, амьдрах хэрэгтэй, үргэлжлэх хэрэгтэй тийм үү. Тэгэхээр тэрнтэй холбоотой үе шатууд гэж байгаа. Тэгээд энэ хоёрын хувьд харьцангуй ялгаатай. Тэгтээ одоо юу гэдэг бас дахиад л одоо эхлээд юу ячаад тэ нөгөө үнэ уугах шууд давандулчаад араас нөхөн сэргэнэ гэж ойлгох нь өөрөө бас модон. Энэ хоёрын хооронд ингээд савлаад байх хандлагатай. Гэхдээ ерөнхийдөө хүний хувьд тэ дундаж хүний хувьд за 1-6 сарын дотор энэ ууг гашуу баг багаар тайлагцаар за 6 сар орчмын дараа ч юм уу тэ ойролцоогоор тухайн хүн илүү хүлээн зөвшөөрөх хандлагатай болж эхэлдэг. Хэрвээ одоо 6 сараас дээшээгээ болоод эхлэх юм бол энэ өөрөө эмгэг төвшний одоо ууг гашуу болоод байна л да. Ингэх юм бол бид нар үнийг олон улсын өвчний англиар бүр эмгэг өвчин гэж нэрлэж авчдаг. Эмгэг төвшний гэхээр нэлээд хүндэрч байна гэсэн үг тийм үү. Тэгээд энэ нь эргээд бас хүнд ямар сүрэг үр дагаврыг авчирдаг юм болоо сэтгэл зүйн хувьд бол бас шууд л нийгмээс тусгаарлагдаад эхэлэх юм шиг л мэдрэмж төрж ийн л доо. Тухайн хүний хариулт юу вэ гэдгээс хамаарна. Тэгвэл одоо чинь энэ хүчтэй цочрол, шок, сэтгэл хөдлөлийн юм савлгаатай байдал чинь хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр бие физиологи дээр өөрчлөлт авчирдаг. За авчирч байгаа өөрчлөлүүд нь юу вэ гэхээр зүрхний үйл ажиллагаа өөр байна. Ходоод гидсний үйл ажиллагаа өөр байна. Тэ? Булчин шүрмсний үйл ажиллагаа өөр байна. Булчингийн зангирлууд явагдана, тэ? Эсвэл бол хит их сул сэтгэл готролч юм уу, тэ? Тэгэхээр энэ байдлыг удаан үргэлжлүүлэх нь өөрөө хөдөлмөрийн чадвар, тэ? Алдагдaltaд хүргэн. Өөрөө дараа чинь янз бүрийн донтолтууд хүн болго өөр яа шүү. Нөгөө өөр өвчин болгож болно энийг тий. Сэтгэл гутралтай төстэй болгож болно. Донтолтууд хөгжүүлэх ч юм уу тий. Бүр яг энэ эмгэг нь өөрөө ингээ удаан хугацаанд явах юм бол хамгийн гол нь тухайн хүний тэр ганцхан бие физиологийн ганцхан тэр хүнтэй хамаатай асуудал биш тий. Тэр хүнтэй дахиад амьдарч байгаа эргэн тойрны бүлэг хүмүүс, ажлын хамт олон тий. Тухайн хүний эмгэг байдалтай тасан цогцохсгүй эмгэг байдалтай хамт амьдрах шаардлага үүсэж байгаа байхгүй. Тий. Жишээ нь одоо энэ яг ууг гашуутай холбоотой сэтгэл зүйн одоо хариу урвалууд нь уйлах тий тухайн хүний дурсамжийг сөхөх ч юм уу тиймэрхүү байдлаар илрээд байгаа шүү дээ. Гэтэл энийг тий жилийн дараа ч гэсэн ярьсаар байвал тий 10 жилийн дараа ч гэсэн ярьсаар байвал хажууд байгаа хүмүүс яах вэ гэхээс ахуулаад тэгээд тэр чинь өөрөө өвчин болтлоо хөгжүүлсэн зүйл байна. Монголд ер нь ихэнхдээ хин нэгнийг алдсны дараа ялангуяа ойр дотныхон хайртай хүнийг алдсны дараа тамхи илүү татах, арх уухч гэдэг юм уу тий мартагнуулах ийм зан үйлүүд их түгээмэл ажиглагдаад идэг л та. Энийг бас ер нь бол эргээд бас мэдээжлийн чинь одоо эрүүл мэнд болоо сэтгэл зүйд хүртэл нөлөөлж байна. Тэгэд энэ бол мэдээж буруу байдлаар одоо гашуудлаа тайлж байгаа нэг хэлбэр байх. Гашуудал тайлах стратегийн хувьд бол миний хувьд мөн яагаад вэ гэхээр тэр хүний дотор үүсцэн байж байгаа тэр сэтгэл хөдлөл тогтворгүй байдал тий тархич нь өөрийг хамгаалах ёстой тархи тэгж л явдаг. Тэгэхээр аль болох нөгөө нэг хурдан хугацаанд тайвшраач гэдэг командыг байн өгöd байгаа нь тэрийг нөгөө хэрэгжүүлж байгаа арга замал тэрүүлж байгаа. Гэхдээ мэдээж тэр бол үндсэн асуудлаа шийдвэрлэх байгаа шүү дээ. Тэгэхээр ууг гашууг тайлах хөтөлбөрүүд гэж угаасаа бас байж л байдаг тий сэтгэл зүйн туслалцаа бусдаас туслалцаа авах хан бол ууг гашууг тайлах заавал бүрэлдэхүүний хэсэг гэж явдаг. За энтэй ингээ холбоод ярих юм бол Монгол соёлын асуудал маш хурцаар тавигдана. Монгол соёл чинь өөрөө хүнийг түгждэг, одоо дотогш нь чиглэдэг. Тэрийг зөв гэж одоо нийгмээрээ ойлгох
хандлагатай хүмүүс. Тэгэхээр бид нар нөгөө уй гашууга одоо чинь альтруу ингээд нэг үе шатууд ярьж байна тий. Одоо уйлах санагалзах ч юм уу тий. Тэр өвлүүдийг нь хүртэл бид нар хүлээн зөвшөөрөхгүй байснараа тухайн үнийг төгчээд байдаг. Тэгэхээр энэ нь нөгөө эмгэг түвшний уй гашуутай холбоотой сэтгцийн хүчин болж хөгжүүлэгдэх боломжтой байхгүй. Тэгэхээр ямар байдлаар та сая ярьж байна л да уй гашууга тайлах одоо стратеги бараг төлөвлөгөө гэд ярьж штэ. Тэгэхээр ямар байдлаар тайлах нь илүү одоо мэдээж бол арх угаал бас буруу зүйл донтоол байх нь бас мэдээж цаашдын эрүүл мэндийн сэтгэл зүйд нь бол сайнаар нөлөөлөхгүй байх л та. Тэгэхээр яаж энэ уй гашууг зөвөр тайлах сэтгэл зүй болоод эрүүл мэндтэй аятайхан зөвөр тайлах боломжтой гэдэг юм болоо. За нэн дөрөв мэдээж нөгөө уй гашуу гэд альтруу нөгөө нэг би ярьжсэн шүү дээ. Өвдөлттэй холбоотой тэр мэдрэмжүүдийг өвдөлтийг боловсруулах гэж хэлээд байгаа зүйл. Яг хоо одоо надад ярьж байгаа тэр уй гашууг би яг байгаа чигээр нь хүлээж авч нүүрэлдэх нэг хэсэг байхгүй. Жишээ нь ихэнх хүмүүс энэ бодлосоо зайлсхийгээд. За бүр Монгол соёлын хүрээнд бид нар нөгөө нийтлэг түвшиндөө найздаа хүртэл зөвлөхдөө битгий бод. Тэгэх юм бол тий улам ингээд маяглаад уйлах гэдэг юм ч гэдэм үү тий. Ингээд бид нарыг төвчээд байдаг. Гэтэл би уйлмаар байвал би уйлах ёстой юм. Тэ би яг тухайн цаг үед ялангуяа дөнгөж одоо ойр дотны хүний алдсан бол би дурсамжуудаа сөхөж болох юм. Тэгээд надад тэр өвдөлт өгж байгаа тэр зүйлүүдийг би өөрийнхөө тархиараа биеэрээ одоо 5 м хөөгөөрөө би боловсруулад хүлээж аваад гадагшилж байгаа хэлбэрийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ жишээ нь нөгөө Монголд чинь яг нөгөө юу ясны дараа одоо хин нэгний ойр дотны хүн алдагдсны дараа за 40 соног гэл тэгэл нөгөө зан үйлүүд шашны зан үйлүүд хэрэгждэг те зарим гэр бүлүүдэд тэгэнгүүт яг тэр хугацааг байж тэр хугацаа насар завгүй байж байгаад ч юм уу тий ихэнх нөгөө монголчуудын уй гашууг одоо даван тулах аргын нэг одоо үе шат нь өөрс Монгол дээр ярихаар хойшлуулах болчиход байгаа байхгүй. Уй гашуу гэдгийг тухайн цаг үедээ мэдрэхгүй хойшлуулж болчихж байгаа. Тийм бэ. Тэгэнгүүт маш завгүй өрнөж байгаа л ажлын явдлын дараа чивчмээгүй хов хасан зүйл угтдаг. Тийм. Тэгэнгүүт яг одоо чинь яг тэрний дараа 2-3 хоног ч юм уу мэдээж бүр хэцүүлтэй завгуулаад гэл та тэрийг бол одоо мэдээж үгүйсэх нь хаашиж чинь тий. Гэхдээ яг түүний дараа ч гэсэн бид нар уй гашуу гэдэг юмыг тайлах хэрэгтэй. Гэтэл тэр завгүй байдлаар шууд үргэлжлүүлээл шууд нөгөө ажил амьдралаа залгуулаад ингээд ороо явчих юм бол тэр хүн одоо уй гашуутай холбоотой мэдрэмжүүдийг дотроо цойжлоод үлдээчихэж байгаа. Тэгэд тэр хамгийн гол нь цойжлогдож хав дарж үлдээсэн тэр мэдрэмжүүд тэр нөгөө тайлагдаагүй зүйл чинь хангагдах ёстой хэрэгцээ буюу хангагдаагүй хэрэгцээ болоод үлдчихэж байгаа. Тэгээд тайлаагүй уй гашуу хизээ нэгэн цаг танаас буцаага хариугаа авч л таарна. Тэ. Энэ нь бид нар ухамсартайгаар мэдхгүй ч гэсэн тий бидний бие физиологи дээр эсвэл одоо түргэн уураар ч юм уу тий янз бүрийн төвшөнд илэрч болно л да. Тэгээ хүн болгон дээр дахиад за ялангуяа одоо бид нар уй гашуу тохиолдсон хүнийг 100% эрүүл суурнаас бодоод байгаа байхгүй. Гэтэл тэр хүн угаасаа суур сэтгэл зүйн асуудалтай байсан бол яах вэ гэдэг чинь ч өөрөө чухал. Тийм. Тэгэхээр дахиад хүн болгон дээр өөр тэр уй гашуу энэ хүн дээр ямар хэлбэрээр илэрж ин тэр хүн яаж тайлмаар нь те энэ нөгөө гадны тусламж дэмжлэг маш хэрэгтэй. Тэр хүний өөрийн хүчин чармаалт бас хэрэгтэй. Гэхдээ хүчин чармаалт дунд нь тэр одоо мэдэрч байгаа тэр мэдрэмжээ гадагшлуулах зүйл заавал мэдрэмжээ гадагшлуулах, хүлээн зөвшөөрөх, тий, уйлмаар уйлах, хэлмээр авал хэлэх, ярилцмаар авал ярилцах. Сая та яриан дундаа хэлж байгаа л да. Гадны тусламж заашгүй хэрэгтэй гэж байна. Тэгэхээр би магадгүй хин нэгэнд тий ямар байдлаар туславал зүгээр гэдэг юм болоо. Сая одоо яг л хүүхдтэй адилхан одоо сонсох тий ямар нэгэн шүлтүргүйгээр сонсох, ойлгож сонсох гэдэг зүйл яригдах бах. Тийм хинт хуваалцж байгаа хуваалцах гэдэг чинь тий одоо уй гашуун талаар 2 хүн ч юм уу тий олон хүн ч юм уу нэг хүний уй гашууг тайлах гэдэг. Тэгэнгүүт яг хав сонсож өгөх гэдэг бол мэдээж дандаа одоо том тус. Тэгтээ яаж сонсох вэ гэдэг ч учир шалтгаантай. Нөгөө нэг тийм учраас сэтгэл зүйч ч юм уу тийм тусдаа мэрэгчлүүд бас хөгжүүлэгдээд байгаа шүү дээ. Гэтэл сонсогч өөрөө шүүмжлэлтэй байр сууриасаа ангисгээ мартчихаа. Битгий бодоо тий. Эсвэл за хүн болгон л даван тулд шүү дээ. Тэр чамаас ч амар нөхцөл байдалд орсон тий.
чи харин ч гайгүй гэдэг ч юм уу те. Иймэрхүү шүүлтүүр бүхий, иймэрхүү өөрийн үнлэмж, үзэл бодлоор шингээсэн, тулгасан, ятгсан тухайн хүний мэдрэмжийг хориглосон иймэрхүү зүйлсийг тулгах нь өөрөө одоо дахиад уу гашуу тайлал биш болчихж байгаа юм. Тий. Тэгэхээр сонсож өгөх нь те нэг том тусын хувьд бол тус. Гэхдээ яаж гэдэг нь учиртай. Тэгвэл бид нар нөгөө хүнийг дахиад удирдах зохион байгуулж чадахгүй шүү дээ. Тэр хүн ярих хандлагатай хүн байна уу? Тэ сонсох хандлагатай хүн байна уу гэдгийг өөр хэцүү. Тэгээ дээрэс нь угаасаа манай нийгэм ямар ачаалттай байлаа те. Одоо чинь нэг хүн дээр ноогдож өдөр тутмынхаа нэг өдрийг давах гэж бид хангалттай хэмжээний ядаргаа, сулдалт, стрессийг мэдэрч байгаа тий. Гэтэл өөр хин нэгэн хүний уу гашууг дахиад боловсруулна гэдэг миний хувьд ч ядаргааны ажил жишээ нь зүгээр яг өөр хувьд л яриаггүй шүү, зүгээр дундаж одоо иргэний хувьд тий. Тэгэхээр энэ үнэхээр нөө сэтгэлтэй үнэхээр одоо тусын сэтгэл шаардж байгаа, үнэхээр бас заримталтаа мэрэгжлийн байдал шаарддаг үйл ажиллагаа учраас болж өгвөл мэдээж сайн мэрэгжлийн хүмүүстэй уу гашууга тайлбал зүгээр. Тэгтээ сайн найзуудтайгаа нөхөддөг итгэдэг хүмүүстэйгээ хуваалцах нь ч бас зүгээр. Тэр хуваалцж байгаа хүмүүс талдаа сонсож өгч байгаа ч гэсэн асар том тус. Бас асар мэдрэмжтэй бас сонсох хэрэгтэй байх нь тийм. Тэр хүнээс хичээл зүтгэл шаардах гэдэг. Тийм байна. Монголчуудын бас хэлдэг үг гэдэг штэ. Бага насандаа ижээ авыгаа алдах, эдэр насандаа хань ижлээ алдах, за тэгээд хөтөл насандаа үр хүүхдээ алдах шиг зовлон гэж байхгүй. Үнтэй харьцуулах одоо зовлон байхгүй гэдэг. Бас үнэхээр хэцүү хатууг туулаад явж байгаа хүмүүс байгаа тийм. Тэдгээр хүмүүс бол бас ярилцах одоо бүр сэдвэнж дуусаад үнэхээр өөрийнхөө энэ юу гэдгийг гашуудлыг хуваалцаад одоо нөгөө зовлон нэмэрхгүй байдаг хүмүүс ч бас биэлдэ. Тэгэхээр тэдгээр хүмүүс одоо бас яах нь илүү зөв байдаг юм болоо. Тэгээд нэлийн яригтай болж таах нь эмгэгт яг унаа таны одоо нөө сайн ярьлаа штэ 6 сараас дээшээ одоо уу гашуу тайлагдах удаан хугацаанд түүнээс дээш хугацаанд үргэлжлээд байвал эмгэг төвшин төрнө гэдэг те. Эдгээр хүмүүс хамгийн одоо зөв зүйтэй зүйл нь бол мэрэгжлийн хүнд хандах гэж болох уу? Тэг яг гадагшлалт чинь дотроо бас олон төрөл байгаа байхгүй. Уйлаад дуусахгүй гэдэг ч юм. Сайн найзтай яриад дуусахгүй байх нэг өөр. Гэтэл зүгээр яг сэтгэл заслын төвшөнд ч юм уу те мэрэгжлийн ажил үйлчилгээний төвшөнд ороод ирэхээр тэр чинь техникүүд байгаа. Энд чинь нөгөө ягаад сэтгэл судлал чинь өөрөө шинжлэх ухаан байгаа вэ гэхээр хүмүүст толгондж байгаа нийтлэг асуудлуудыг шийдэх тэр гарц гаргалгаануудыг гаргах тухайхгүй. Тэгэхээр олон улсад аль хэдийн сэтгэл судлалын шинжлэх ухаан гэдэг зүйл чинь хөгжөөд явж байгаа эрчимтэй хөгжиж байгаа салбар. Тэгэхээр ялангуяа юм нийтлэг асуудлуудад юу тусалдаг вэ гэдэг тэр нарийн техникүүд те тэр техникүүд дотор яг ямар асуулт энэ хүнд туслах вэ гэдэг талын уур чадвар те дадлаг туршлага одоо байдаг учраас энэ нөгөө тийм юу л да нөгөө эмчилгээ үйлчилгээ мэрэгжлийн гэж хэлээд байгаа тодтол нь тэндээ байгаа юм. Тэгэхээр яаж гадагшлуулж байгаа вэ гэдгийг би хинт хуваалцаад байгаа тий. Тэр яагаад ханахгүй байгаа гэдэг чинь нөгөө яг мэрэгжлийн бус тий мэрэгжлийн дотроо дахиад бас ялгаатай л да. Бас настай хүмүүсийг алтгаар бид сайхан насалжээ гэд нэг сайхан үгээр бас юу гэдгийг сэтгэлээ тавшруулдаг л та. Сайхан насалжээс буруу маань гэдэг ч юм уу тий. Гэтэл нөгөө талд яг идэр залуу наснаа ч гэдэм үү тий. Залуу байхдаа бас бурхан одоо болсон хүмүүсийг бол үнэхээр хэлэх үг заримдаа яагаад гэдэг асуулт бол толгойд эргэлдэж идэг. Тэгэхээр энэ одоо гинтийн магадгүй тэн цочирдмаар үйл явдал бас нэлийн хүнд цохилт болж ирдэг байх. Арай илүү хүнд тийм. Бид нар нөгөө сэтгэл зүгээ бэлтгэгч завлуу гад ихэвчлэн залуу наснд тохиолдож очно. Огцом гинэт хүлээлтгүй байхад ирж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр мэдээж бол яг нөгөө бид нар энэ жингийн хувьд харьцуулах нь бас хэцүү юм тийм. Энэ нөгөө хүн болгонд ирж байгаа зүйл нь өөр. За ахмад настай хүмүүс байлаа гэж бодоход тэр чинь дурсамжууд ааш тэр хүнтэй холбоотой дурсамжуудыг байгаа шүү дээ. Тэгэхээр жингийн хувьд бол харьцуулах нь өөрөө зохимжгүй тийм зохимжгүй. Зүгээр залуу насны хүмүүс одоо амнасаа алдлаа гэдэг ч юм уу. Тэрэн дээр бидний нийтлэг хариулт юу вэ гэхээр үгүйсгдэг. Үгүйсгээд байгаа шалтгаан нь юу вэ гэхээр хүн одоо юу гэдэг одоо
хүн чинь нөгөө гол хамгийн гол одоо зорилго чинь амьд үлдэх шүү дээ. Энэ чинь бидний бүх сэтгэл зүйн механизмын хамгийн гол суурь. Гэтэл амьд үлдэх гэдэг юм чинь нэг юм нөгөө тооцоотой тооцоолгүй бас үе байгаа шүү дээ, тий. Тэнгүүт залуу насны хүмүүс амь насаа алдчихаар бид нэр тэрийг танин мэдхүн төвшөнд, тархины төвшөнд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яагаад гэвэл бидний аль эрт хийцэн байсан тооцооллоос зүрх авчдаг учраас. Тэгээд ч угаасаа хүний мөн чанар өөрөө өвхлийг үгүйсгэх шин чанартай. Угаасаа өөхгүй байхын төлөө тэмцдэг. Тэгэхээр өвхлийн тухай мэдээ угаасаа шууд үгүйсгэл тий хүлээн зөвшөөрөхгүй байх гэдэгт яг зэрэгцэж орж ирдэг зүйл байхгүй. Тэгэхээр илүү хүчтэй нөгөө нэг одоо илүү хүчтэй мэдрээд байгаа тэр сэтгэл зүйн савлган тий хүлээн зөвшөөрөхтэй холбоотой. Тэгээд тэрийг дагсан илүү их далаацтай бодлоод байгаа шүү дээ. Надад ч юм тохиолдож байна. Миний эргэн тойрныханд ч тохиолдож болох юм байна гэдэг. Дагалцсан бодлоод, дагалцсан тэр нөгөө нэг өргөн юм байгаа шүү дээ. Тэрэн дээр илүү их ялгаа гарч ирж байна. Хоёлоо нөө сая өмнөх бас Иран дунд ярьжсэн л да одоо гашуудлаа тайлж чадахгүй байсаар агаад шууд нийгмийн харилцаанд ороод ажил одоо нэлийн ачаалттай ажил руу орчдөг. Гэтэл нөгөө тайлагдаагүй гашуудлын дотроо хадгалагцаар агаад тэнцээ байсаар л байдаг гэлтэй ч юм л да. Тэгэхээр ер нь хүн хэдийн хугацааны дараа буцаад яг хэвийн амьдрал руугаа орвол зүгээр юм болоо. Яг одоо энэ үед мэрэгжлийн үеийн хувьд те тухайн одоо хүн хүнийх мэдээж ондоолдог. Гэхдээ нөгөө талаараа хүн хэрхэн өөрийгөө бэлэн болсон. За би буцаад эргээд ингээд хэвийн ажилдаа оръё, хэвийн амьдралдаа оръё гэх нь гэж одоо мэдтiin бол за хугацаа хэлнэ гэдэг бас дахиад ойлгомжгүй болчихж байгаа. Тийм. Тэгэхээр тухайн хүн гашуудлаа тайлсан уу тайлаагүй юу, тайлж байгаа юугүй юу гэдэг нь маш чухал. Тэрийг хэрхэн яаж мэдэх вэ? Тийм. Тухайн хүн өдөр тутмын одоо за ажил үүрэг байлаа гингүү ТV-ийн гүйцэтгэж чадж гин үгүй тий. Тэр сэтгэл хөдлөлийн савалгаан шуурган дунд ихэр орч чадж гин гэдгээрс шууд хэмжигдэж байгаа байхгүй. Тийм тухайн үнтэй бусад хүмүүстэй харилцаанд яг хэвийн урдын адил явж байгаа мó зөрчилтэй байгаа мó гэдэг ч юм уу тий. Илүү эсвэл илүү хэмзэг мэдрэмтгий болцсон байгаа даа ч юм уу тий. Тиймэрхүү одоо зүйлсээр хэмжигдэх юм. Тэгэхээр за ялангуяа нөө ажил төрөлтөд орохтой холбоотой асууж штэ. Ажил төрөлтөд орлоо гэж бодоход тий урдны гүйцэтгэдэг байсан ажлаа яг таг гүйцэтгэж чадчихаагүй гүйцэтгэх үедээ за гүйцэтгэж чадлаа гэж бодоход хэр их тий хичээл хүчин чармаалт шаардагдаж байна тий тэр чинь нөгөө бид нар робот биш учраас маш олон дурсамжуу сэтгэл хөдлөлийн савалгаанууданд ингээл тэр дунд яваад л байдаг бид нарт мэдэгдэж байгаа мэдэгдэхгүй байгаа хоолны дуршил өөрчлөгдөх ч юм уу тий тэгэхээр удах тий тэгэхээр тэдгээр хамгийн гол нь тийм учраас нөгөө уй гашууг тайлах ёстой гэж үздэг байхгүй гадагшлуулах ёстой өвдөлтийг мэдрэх ёстой дээрээс нь нөхөн сэргэх ёстой амьдралаа үргэлжлүүлэх ёстой тэгэхээр нөгөө би хэлээд байгаа шүү дээ ингээд нэг үе шатыг даваад ч юм нэг хэсэг хугацааг туулаад тухайн хүнийг ийм болно гэдэг энэ нөгөө нэг бодлын загварчил чинь өөрөө ихэвчлэн буруу тухайн хүн заримдаа уй гашуудсан тэр нь хэсэг хугацааны дараа хальт илрээд ч гэдэм үү шууд нөхөн сэргэх процесст ороод тий амьдралаа идэвхтэй үргэлжлүүлж явж байдаг ч юм уу тэр дундаа дахиад уй гашуугаа авчрах боломжтой. Тэгэхээр нөгөө хүний амьдралын тухайн хүний амьдралын өөрийнх нь туршлага тий сэтгэлийн хат тэр суур уур чадвар ах гэдэг шүү дээ. Тэр нь ямар вэ гэдгээс хамаараа тухайн хүн өөр өөртөө стратегийг боловсруулж чаддаг байхгүй. Тэгтээ зарим хүмүүс болохоор нөгөө уй гашуу гэдэг юмыг тэр стратегийг боловсруулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Хүлээн зөвшөөрөхгүй те нөгөө тохиолдоогүй, тохиолдохсгүй ч гэдэм үү. Нөгөө гашууг зөв тайлаагүйгээс болоод тэр стратегийг боловсруулж чадахгүй байгаад. Тэгэхээр яагаад сэтгэл судлалд ялангуяа энэ уй гашуу гэдэг юм чинь тайлах ёстой те. Уй гашуул тайлагдах ёстой ажил бүр ингээд хийх ёстой үйл ажиллагааны түвшинд заагаад байгаа юм гэхээр эн чинь өөрөө тухайн хүний танин мэд хүн энгийн өдөр тутмын амьдралын бүх процессыг алдагдуулсан бид нар амьдралаа шинээр загварчлах ёстой болж таарж байгаа. Эн чинь дахиад ажил. Эдийн засгийн хувьд хэрвээ хөшүүрэг нь алдагдсан бол те бид нар эдийн засгийн хувьд шинэ хөшүүрэг ч юм уу те хайр халамжийн хэрэгцээ алдагдчихвал одоо юу гэдэг энийг орлуулах эсвэл энийг өөрөө бий болгох өөрөөсөө ургуулах ч гэдэг юм. Нэг иймэрхүү тэр систем болгон чинь хүн болгоны хувьд өөр байхгүй. Тэгээд тэр одоо дагалзсан их ажлуудыг төлөвлөгөөнүүдийг дагаад тухайн хүний уй гашуу өөр цаг хугацаанд тайлагдах байхгүй. Бас нэг жишээ байна л да юу гэдгийг ойрын хүнийгээ алдаад тэгээд нэлийн завгүй бай гэдэг одоо гайд зөвлөгөөг
авсан. За тэгээд маш одоо завгүй ажиллаа хийж байна. За юу ч болоогүй юм шиг л те маш ингээд аз жаргалтай юм шиг царайлж одоо дотроо мэдээж бол тэр хүнд бол асар хэцүү байгаа нь ойлгомжтой. Тэгээд юу гэдгийг одоо хорт зуршил их хэрэглээл удаан цаг хугацааг өнгөрүүлээд нэг мэтгэд л одоо юу илээ гэл боддог ч юм уу тийм. Энэ нь эргээд бас юу гэдгийг юу ч болоогүй мэт дүр эсхийж яваад нэг өглөөс ирэхэд тэр уй гашуун дотроо байснараа тэр хүнд бас л нэлээд юм сэтгэл зүйн бас гэмтлийг бий болгож байгаа юм шиг санагдаж байна л да. Тийм. Тэр бол магадлалтай. Өндөр магадлалтай. Яагаад гэхээр хожим хойно одоо тийм хүмүүс манай Монгол улбаар дийлэн шүү дээ. Тэртээ олон жилийн дараа гинт уйлаад ч юм уу согтхоороо эсвэл согтхоороо л гаргаж ирээд идэх ч юм уу тийм. Тайлаагүй уй гашуутай холбоотой байнга тийм яваад идэх. Тэгэхээр уй гашуу бол нөгөө аль болох тий уй гашуу тохиолдсныхан дараа тайлах нь тухайн хүний ирээдүйн 10 жил, 20 жил, 30 жил, 40 жилийн амьдралд тустай зүйл байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг тайл яг яагаад хийж зөвлөж байгаа вэ гэхээр тэр хүнтэй холбоотой дурсамжууд шин байгаа тий. Тэр хүнтэй холбоотой тэр хүнийг алдвал юу гэсэн одоо байсан байгаагүй ялгаа цагийг маш сайн гаргацсан байгаа шүү дээ. Тэр үе дээр байж байгаа тэр авч байгаа тэр мэдрэмжүүдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд аваад уйлах ёстой уйлаад шаналах ёстой шаналаад тий. Тэр мэдрэмжүүдийг тултал аваад дуусгахсны дараа болол харьцангуй одоо тайвшрах ёстой тийм үү. Би физиолог болчихно ч юм уу арай амрах ёстой. Гэтэл яг энэ нөгөө одоо олон жилийн дараа ч юм уу тэр нь хангагдаагүй хэрэгцээ чинь дотор нь хаа нэгтээ би чи хаа нэг дотор суучаал тэгэл их бага хэмжээгээр танин мэдхүүд хүмүүс хоорондын харилцаанд ч юм уу нөлөөлөөд л байдаг. Маш бага хэмжээнд ч юм уу тэгээд эн чинь нөгөө урт хугацаанд дамжаад яваад ирэхээр дараа нь бөөн зүйл болчдөг. Их зүйл болчдөг. Давж туулахад том хэцүү давшгүй өөртөө гомдмоор зүйл болчдөг. Тэгэхээр өстой бүх зүйлд нь нөлөөлж ийн гэсэн үг юм байна шүү дээ тийм. Ихэнх хүмүүс тэрний дараа би яагаад тэгээгүй юм бэ гэдээ ингээд нөгөө харуулсах, гимших, тиймэрхүү дахиад шин төрлийн асуудлуудыг хөгжүүлж магадгүй. Тэгэхээр ер нь тухайн үед юу мэдэрч чинь уй гашуу байна уу тий байгаа бол тэрийг сул чөлөөтэй яг тэр зовлон зүдгүүр тэр одоо имтрэл гимтэл бүх зүйлийг л гаргах нь илүү сэтгэл зүйд одоо жишээ нь битгий бод гэдэг юм яг үнэн тэгдэг. Өөр юм бод завгүй бай гэдэг ч юм уу. Уйлж гадаа ч гэдэг юм уу те. Яг тэр яг одоо ойртны хүний алдсны дараах үед бол би чинь бод гэдэг зөвлөхөг бол яг гэхдээ энэ өхөн болгон дээр өөр шүү. Зүгээр яг тэр үед те нөгөө бодоод тэр нулимсууд бас нөгөө шавхагддаг байхгүй яг тухайн үед. Тэгвэл бодоод тэр хүнтэй холбоотой дурсамж орж ирлээ, уйллаа тий. Дахиад тэрийг бодлоо, дахиад уйллаа, дахиад тэрийг бодлоо, дахиад уйллаа, шавхагдана. Өөр бодлууд орж ирнэ. Дахиад бодно тий. Тэр бодлууд бодогдож дуусах юм. Яг тэгтээ тухайн хүн хэн бэ гэдгээс хамаарна. Сэтгэл зүйн суур асуудалтай бол бас өөрөө яригдаж байна. Тэгэхээр одоо юу гэдэг нэг халт ингээл цэлэгнээд орхиолангууд бид нар ингээл өөр юм бодож сатааруулаад байгаа нь өөрөө мэдрэмжээсээ татгалзах үйлдэл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр уйлтын чинь цаана дахиад өөр уйлалт байгаа тий. Тэр уйлтын чинь цаана дахиад өөр уйлалт байгаа ч гэдэг юм уу тий. Тэр мэдрэмж рүүгээ жоохон одоо гүнзгий орол зүгээр. Гэхдээ яг иймэрхүү төвшний зүйлсийг бас мэрэгжлийн хүнтэй хийвэл тухайн хүнд илүү даваа талтай илүү хөнгөн туулахад бас туслана. Тэгэхээр бид бас жоохон сэтгэл зүйн мэдрэмж дотоод мэдрэмжээ илүү дарсан зүйлийг нэгэн дээр ярьдаг. Сэтгэлийн хаттай бай одоо бити ингэдэг гэдэг маань хүртэл өөрөө тэр хүний сэтгэл мэдрэмж одоо тэр одоо гимтлийг нүгүсгээд байгаа дараад байгаа ингэснээрээ болвол ирээдүйн хоочод бие болон сэтгэл зүйд нь гарах одоо хүндрэлүүдийг үүсгэж байна гэж ойлгож болохоор байна л да. За нэг жишээлч. Тэг болох яах вэ? Одоо ингэдэж сэтгэлийн хаттай бай гэж хэлээд байгаа тий. Гэтэл сэтгэлийн хаттай бай гэдэг нь хаттай байцдаггүй бас байхгүй. Одоо гэдэг энэ сэтгэлийн хат чинь би өмнө нь хөгжүүлдэг чадамж гэдэг ч юм уу тий. Тэгэхээр сэтгэлийн хат гэдэг юм чинь нөгөө суудаг, хөгжүүлдэг одоо тэмцэж олдог зүйл болохоос биш. Яг тийм нэг хэлснээр ч юм уу тий. Шууд ингээл дотроос ургуулцдаг зүйл бас яг биш. Одоо ингээд магадгүй тийм тухайн гашуудах ёстой цаг хугацаанд нь гашуудаагүй өөрийн сэтгэл мэдрэмж гашуудлыг хав дараад нуугаад явцсан олон жилийн турш яг энийг өгөөсгээд тийм явцсан байжгаад таны сая хэлдгээр сэтгэл зүйд нь бие физиологид нь магадгүй нийгмийн харилцаа гэр бүлийн харилцаанд нь хүртэл за цаашлаад одоо буруу зуршил хэрэглэх альваад донтох гэдэг ч юм уу энэ эрсдлүүд гарчсан байгаа хүнтэй хэрхэн яаж ажиллавал
илүү үр дүнтэй байх бол хэрвээ эмгэг төвшнийх бол заавал эмнэлзэн нөгөө удирдлага хэрэгтэй юм чи. Заавал мэрэгжлийн байгууллага хэрэгтэй. Энгийн хүн бол тэ зүгээр тухайн үед хамт амьдардаг хүмүүс бол хамт амьдарчилж чадах бах. Тэр нь баг тэ илүү сайн тусаж магадгүй. Тэгтээ ер нь бол эмгэг төвшний асуудлуудыг бол тэр чинь өөр нөгөө ангаахын салбар шинжилгээ ухаантай сэтгэл засал нарийн сэтгэл засал ч юм уу бүр маш олон төвшний олон шинжилгээ ухааны уулзуур олон шинжилгээ ухаан тэр хүн тусалж чадах юм ч үгүй юм уу те эмгэг төвшөнд биш байж болно л доо өөр хугацаанд бодсон ч юм уу те гисэн мэрэгжлийн тус дэмжлэг бол хэрэгтэй байж магадгүй яагаад тэр олон жилиг туулсан те яагаад тэр олон жилиг тулсан гэхээр тэр хүн шалтгаантай л байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зөв цагтаа зөвөр мэрэгжлийн үйлчилгээ энэ төр авчих нь ер нь бол таны ажиллаж байгаагаар уншснаар гэдэг ч юм уу ямар тохиолдолд би одоо гашуудлаа тайлаагүйгээс болоод эмгэг төвшөнд хүрчээ энэ зүйлээс болоод тийм гашуудлаа тайлаагүйгээс болоод ийм өнөөдрийн ийм бий болжээ гэдгийг ямар одоо шинж тэмдгээр таньж мэдэх боломжтой юм бэ? Магадгүй одоо уухараа ч юм уу эсвэл одоо ингээл тэр хүнийг аярдаг ч юм уу тийм шинж тэмдгүүд бас байдаг бол саяас та яранда дурдлаа л да. Олонсын статистикийн хувьд бол яг хуу эмгэг төвшний одоо эмгэг төвшөнд хүртлээ явах нь за 80-90% та хүмүүс зүгээр даван тулдаг одоо тэгээ 6 сарын дотор аажмаар буураад хүлэн зөвшөөрөд дуусгах юм шүү дээ. 80-90% та бол одоо даван тулд амжилттай болчтой үлдсэн нь эмгэг төвшин рүү явах гэдэг хандлагатай. Гэдг нь өөрөө тухайн хүнд нөгөө нэг ямар төвшний хүнээ алдсан бэ гэдэг асуудал маш чухал. Хүүхэд ээж аваа алдах ч юм уу те. Эсвэл бол хин нэгэн бүр үнэхэрийн сайнаа өдөр болгоно хамт уулздаг байсан сайнаа заалдах. Эсвэл тэр гэр бүлийн эдийн засгийн хөшөөрөг те. Тэр амьдралын доктортой амьдралын бүгдийг нь алдах ч гэдэг юм уу те. Тэр хүний алдагдлал нь одоо үлдчихэж байгаа хүмүүст нь ингээд хэвийн амьдралаа өргөжлөх боломжгүй аюулгүй байдалд нь те. Ноцтой хоронол учруулах ч юм уу тиймэрхүү нөхцөл байдлын үед бол илүү их нөө хүнд гэмтэж байгаа ч те. Илүү их олон хүч өргөн хүрээнд гаргах шаардлагатай болно. Тэгэхээр тэрийг хэрвээ зөв даван туулахгүй ингээл урт хугацаанд яваал байвал тэр чинь нөгөө системийн хувьд бид нэр гэмтэж эхлэх шүү дээ. Тэгэхээр тэр дахиад эмгэг төвшөнд болж байна. Тэгэхээр нөгөө яг ямар шалтгаанаас те гэмтийн осол нь тухайн алдсан хүн нь хэн бэ гэдгээс хамаарат бид нэр хэр цочролтой хүлээж авч гин гэдэг. Тэгээ тэр нь бидний амьдралын өргөн хүрээнд эдийн засгийн одоо хайр дурлалын тий цаашдаа ер нь өдрийг давхад хэрэг болдог тэр хөшүүргийг алдчих юм бол тэгээ бид нар илүү их гэмтэж үлдчихэж байгаа. Тэгээ тэрийг буцаа түргэн хугацаанд олж авахгүй болох юм бол эмгэг болчих гээд байгаа байхгүй. Түргэн хугацаанд өөрийнхөө бие рүү шилжээд те өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлэх тэр систем рүү орж чадахгүй бол энэ эмгэг төвшин рүү очих гээд хандлага байна. Гашуудал тайлагдсны ерөнхий одоо гашуудал тайлагдахын төлөвт орлоо. Өөрийгөө ингээд цул тавиад одоо энэ гашуудлыг хүлээн зөвшөөрөөд өөрийн тэр мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөөд хэвийн амьдралд орсны дараа ер нь ямархуу амьдралын одоо зөвлөмжүүд илүү үр дүнтэй байх магадaltaй. Магадгүй одоо сэтгэл зүйч нар их зөвлөдгөлдөө дасгал хөдөлгөөн хийж гэдэг юм уу те эсвэл одоо байгальд аял шинэ хоббитой бол гэдэг ч юм уу те энэ дээр бас илүү үр дүнтэй байх магадaltaй тийм habit зуршлууд бас байх боломжтой юм болов. Одоо ерөнхийдөө зүгээр доктортой одоо дундаж тэ эрүүл гэгдэх сэтгэл зүйн байдалтай хүний бүрэлдэхүүн одоо байдалтай хүн байлаа гэж үлээ. Тэнгүү тэрийг бүрэлдүүлдэг хүчин зүйлсүүд байгаа. Бүрэлдүүлдэг хүчин зүйлс нь юу вэ гэхээр нэг нь заавал дасгал хөдөлгөөн тий заавал мэдрэмжүүдтэйгээ ажилдаг байх тий тэгээ дээрээс нь заавал эдийн засгийн хөшүүргийг олдог байх буюу баялаг бүтээдэг байх тий ажил хөдөлмөр эрхэлдэг байх насан туршийн үед ярьж байгаа шүү дээ гэд ингээд ийм шалгуур үзүүлэлтүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгоныг бид нар бүрдүүлснээрээ юу гэхээр за эдийн засгийн хувьд аюулгүй байдлаа шийдчихлээ те орон байрны хувьд ийм болчлоо. За энэ мэдрэмжүүд бол байнгын сэтгэл хөдлөл байнгын савлж идэг зүйл те. Тэгэхээр одоо юу гэдэг тэрийг хянж чадчихээн те. Тэрийг хянахад бид нарт дасгал хөдөлгөөн дээрэс нь одоо найз нөхдийн холбоо нийгмийнхаа асуудлыг шийдвэрлэх те. Одоо нийгмийн харилцаанд оролцох ч гэдэм юм. Иймэрхүү асуудлуудаа байнга шийдвэрлэх. Энэ бол бүрэлдэхүүн гэсэн заавал ёстой. Тэрнээс ганцаараа дөмбөгөөл ганцаараа ингээл байгаад байдаг сэтгэл зүйн доктортой байдлаа барайл байгаад байдаг. Ер нь бурхан ч байхгүй л дээ. За тэгээ та бит хоёрын ерөөхдөө нөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд магадгүй миний асуугаагүй таны бас сүлд бас хэлмээрсэн зүйл байвал хэлж болно. Яг
хэлмээр зөндөл зүйл хэлмээр байна л да. Ерөнхийдөө бол ингэж болсон байна. За баярлалаа. Тэгээд бидний ярилцлагыг дахиж нөхөд сонсохыг хүсэх юм бол та бүхэн маань YouTube хуудасаар ороод терминал нэгтэг сэтгэл зүй дотоод ертөнцгээд хайхад гарч ирнэ. Тэгээд өнөөдөр бидний ярилцлагыг урилгыг хүлээн авсан танд их баярлалаа. Сэтгэл судлалын ухааны доктор, сэтгэл судлалын багш Дорж Хандайлаа. Бид өнөөдөр ойр дотны хүний алдах үеийн сэтгэл зүйн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Таны ажилд амжилт хүсье. Тэгээд эргээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. За баярлалаа. За баярлалаа.